Монгол Улсын гавьяат жүжигчин Чингис хаан одонд дуучин Ариунбаатар мэргэжлийн дуурийн дуулаачдын BBC Cardiff Singer of the World уралдаанаас хүртсэн цомоо Монгол Улсын их хурлын дарга Мие Гомбын инх болдод гартууллаа. За өнөөдөр бас Монгол Улсын их хурлын дарга Мие Гомбын инх болд даргад BBC Singer of the World гэдэг энэ онд болсон дэлхийн мэргэжлийн дуулаачдын бас оргил тэмцээнүүдийн нэг энэ тэмцээнд ороод бас 4 цом авахын 3 цомтой бол их орондоо ирсэн. Тэгээд нэг нь бол одоо ерөөсөө амжихгүй байсаар гоод тэгээд сая их хурлын дараагаад гартууллаа. Энэ яагаад ингэж байгаа гэхээр за нэгдэж бол 2011 оноос хойш бас Ариунбаатар гэдэг одоо оюутан хүүхдийг дэмжиж дээд зэрэгт хүргэсэн бас инх хол дараагаад бол би маш их баярлж явдаг. Нөгөө төгөр Монгол дуулаачийн урлаг бас төрийн хэмжээнд ингэж бас хүлээн авч ойлгодог болсон явдал бол үнэхээр сүүлийн Монгол дуучдын амжилт ололттой шууд холбоотой болов гэж би ойлгодог. Ийм учраас бас Монгол төрийн сүлд оршсон энэ мундаг улсуудад ингэж хадгалагдах ёстой болов гэж бодсон зүйл маань энэ. Ганцхан минийх бол биш. Монгол дуулаачийн урлагийн тэр мундаг сүнс сүлдэн оршсон энэ сайхан цом гэж ойлгож байгаа. Тийм учраас бас энэ цомоо гэж гардуулсан нь бол ийм учиртай маа. Улсын их хурлын дарга инх болд дуучин Ариунбаатарыг хүлээн авч уулзаж BBC Cardiff Singer of the World уралдааны цомыг гардан аваад баярлснаа илэрхийлж цаашид мэргэжлийн ур чадвараа улам сайжруулж Монгол эх орон Монгол түмнийхээ нэр алдрыг цуурайтуулж явахыг хүсэв. Мөн дуурийн урлагийн шинэ үеийнхний үлгэр дуурайл нь байж араасаа олон шилдэг дуучдыг төрүүлэн гаргаарай хэмээн захилаа.